За сайн байцгаана хүүхдтэй. Өнөөдөр хичээлийн setup маань өдөр олон өнцгтийн дотоод ба гадаад өнцгүүдийн нийлбэр. За өдөр олон өнцгтийн дотоод өнцгийн нийлбэрийг олох томьёо гарах, гадаад өнцгийн нийлбэрүүдийг олох хэрэглэх. За олон өнцгт гэж юу вэ? Хэрчмүүдээр бүрэн хашигдсан хавтгайн дүрсийг олон өнцгтийн өнцгийн тооноос хамааран олон өнцгт нь 3 өнцөг, 4 өнцөг, 5 өнцөг, 6 өнцөг гэх мэт байж болно. За A, B, C, D, E гэсэн 5 өнцгт байна. За энэ өсгүүдээр латин цагаан толгойн том өсгүүдээр оройг тэмдэглэдэг. За өсгөнүүд нь хосоор A, B, B, C, C, D, D, E, A одоо тэрхээр олон өнцгтийн талууд болох нь. За A, C, A, D, B, D, B, E, C, E зэрэг нь бол олон өнцгтийн диагоналууд юм. Хэрвээ олон өнцгтийн аль ч талыг агуулсан шулууны нэг хагас хавтгаад бүхлээрээ оршиж байвал гүдгэр олон өнцөг гин. За жишээлбэл A, B, C, D, E олон өнцгт бол ихнийх нь гүдгэр 5 өнцгт байна. Дараагийнх нь гүдгэр биш 5 өнцгт байна. За A, B, C, альфа, бета, гамма гэсэн. За гурвалжийн дотоод өнцгүүдийн нийлбэр бол 180 градус байдаг. Тэгвэл дөрвөн өнцгтийг ингээд нэг диагонал татахад 2 гурвалж үүсэж байна. Эндээс дөрвөн өнцгтийн дотоод өнцгүүдийг альфа, бета, гамма, x, y, z гэж тэмдэглэх юм бол энэ өнцгүүдийн нийлбэр нь за альфа, бета, гамма бол 180 градус, x, y, z-ийн нийлбэр бол 180 градус. Эдгээрийг хооронд нь нэмэхээр 360 градус. За өөрөөр хэлбэл гүдгэр дөрвөн өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр 360 градус. За тэгвэл дөрвөн өнцгт 5 өнцгт 6 өнцгтийг авч үзье. Диагоналаар нь хуваах юм бол дөрвөн өнцгт маань 2 ширхэг гурвалжинд хуваагдж байна. За 5 өнцгт маань 3 ширхэг гурвалжинд хуваагдж байна. Иймээс 3-ыг үржих нь 180 градус гээд дотоод өнцгүүдийн нийлбэр 540 байна. За 6 өнцгтийг болохоор 4-ыг үржих нь 180 буюу 720 градус. За гүдгэр энэ өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр хэд байх вэ? За нэг оройгоос гарсан диагоналын дагуу 3 өнцгт буюу гурвалжинд бол диагонал гэж байхгүй. Тийм учраас тийг за гурвалжныхын тооныг өнцгүүдийн нийлбэр 180 градус. За дөрвөн өнцгт болохоор нэг диагоналтай нэг оройгоос нэг л диагонал татж болно. За гурвалжны үүсэж байгаа гурвалжны тоо 2 ширхэг байна. Ингээд 180 дээр 180 нэмээд 360 градус. За 5 өнцгтийг болохоор нэг оройгоос 2 диагонал татаж болж байна. За ингээд 3 гурвалжинд хуваагдана. Ингээд 540 градус. 6 өнцгтийг нэг оройгоос 3 диагонал татаж болно. За тэгээд үүсэж байгаа гурвалжны тоон 4 гурвалжин байна. Ингээд 720 градус. Тэгвэл 7 өнцгтийг нэг оройгоос гарсан диагонал нь 4 байна. Гурвалжны тоон 5 байна. Өнцгийнх нь нийлбэр нь 900 градус. За өнцгийн тооноос гурвалжны тоон 2-оор бага байна. За мөн өнцгийн нийлбэр нь 3 өнцгтийн 180 бол 4 өнцгтийн 360 гэх мэтлэнгээр 180 зөрүүтэй байна, тийм ээ. Тийм учраас гүдгэр энэ өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэрийг олохдоо n-ээс 2-ыг хасаад үржих нь 180 градус байна гэсэн үг. За гүдгэр олон өнцгтийн гадаад өнцгүүдийн нийлбэр хэд байх вэ гэж. За бүгдээ одоо гадаад өнцгүүдийг энд байгуулж үзье. Энд би энэ z өнцгийг энд байгууллаа. За одоо z өнцгийн энэ хажуу тал дээр y өнцгтэй ижил өнцгийг байгуулъя. За энэ өнцөг байна. За тэгвэл бүгдээ энд бас байгуулчихъя. За дахиад тэр тал руу x өнцгтэй ижил өнцгийг байгууллаа. За тэр маань энд зурагдлаа. За дараа нь энд R өнцгтэй адилхан өнцгийг байгууллаа. Дараа нь
P өнцгтэй адилхан өнцгийг байгууллаа. За ингэхэд дүгнэлт нь бол өдөр олон өнцгтийн бүх гадаад өнцгүүдийн нийлбэр нь 360 градус байна. Зөв олон өнцгтийн нэг гадаад өнцгийн нийлбэр нь нөгөө нийт өнцгүүдийнхаа нийлбэрийг өнцгийнхаа тоонд хуваасан буюу 360-ыг байх нь n байх нэ. За гүдгэр 11 өнцгтийн дотоод өнцгүүдийн нийлбэрийг олоорой гэдэг бодлого тий. За бодолт нь бол n-ээс нь 2-ыг үржих нь 180 градусаараа бодогдно гэсэн. 11-ээс нь 2-ыг үржих нь 180 градус буюу 9-ийг үржих нь 180 гээд 1620 градус байна. За мэдэгдэхгүй байгаа өнцгийг олоорой гэдэг бодлого байна. За тэр энд байгаа 2 өнцөг бол тэгш өнцөг байна. За 155 135 тэгээд x өнцгийг болгоно. За нийт 5 өнцгийн дотоод өнцгүүдийн нийлбэр 540. За мэдэгдэж байгаа 4 өнцгөө нэмэхээр 470, 540-оос 470-ыг хасгаар мэдэгдэхгүй байгаа өнцөг маань 70 градус байна. За зөв 6 өнцгийн дотоод өнцөг бүрийг нь олъё. За тэгэхээр зөв гэхээр бүх талууд нь тэнцүү, бүх өнцгүүд нь тэнцүү гэсэн. Тэгэхээр 6 өнцөг гэж байгаа учраас 6-аас 2-ыг хасаад 4-4-ийг 180-аар үржүүлээд 720. 720-ыг зөв 6 өнцөг гэсэн учраас 6 таваагаад нэг өнцөг нь 120 градус байна. Зөв олон өнцгтийн дотоод өнцгүүд тэнцүү байдгийг энэ дээр анхаарах хэрэгтэй. За бодлого 4 нь зөв n өнцгтийн нэг дотоод өнцөг нь 150 градус бол n нь хэд вэ? За n-ээс нь 2-ыг үржих нь 180 зөв олон өнцгтийнхоо нэг өнцгийг хэдэн өнцгтэй гэдэг тоогоор нь үржүүлсэн буюу 150-ыг үржих нь n-тэй тэнцүү байна гэсэн. За хаалтаа задлахаар 180 n-ээс хасган 360 тэнцүү 150 n болох юм. За 180-аас 150-ыг хасаад 30 n гарна. Тэнцвэрийн нэг батал 360. Ингээд n тэнцүү 12. За гүдгэр 6 өнцөгдөд хамгийн урт диагонал татахад 2 тэнцүү 4 өнцөгт үүсв. Нэг 4 өнцгтийн гадаад өнцгүүд нь 1 2 3 4 гэсэн харьцаатай бол гүдгэр 6 өнцгтийн гадаад өнцгүүдийг олоорой гэсэн. За гадаад өнцгүүдийн харьцааг хооронд нь нэмэхэд аливаа дүрсийн гадаад өнцгүүдийн нийлбэр 360 градус байх ёстой гэдгээс x дээр 2x-ийг нэмээд x дээр 2x-ийг нэмээд 3x-ийг нэмээд 4x-ийг нэмээд за 360 градус буюу 10x нь 360-тай тэнцүү. За x тэнцүү 360-ыг 36-ад хуваахаар 36 За ингээд 1x хэмжээтэй өнцөг бол 36 градус, 2x хэмжээтэй өнцөг 72 градус, 3x хэмжээтэй өнцөг бол 180 градус, 4x хэмжээтэй өнцөг бол 144 градус байна. За би тааж эдгээр бодлогыг бодоорой. За анхаарал хандуулсанд баярлалаа.